Тэнгэрийг өөрийн үеийн илрэлээр дүүргэж газар дээрх бүх зүйлийг өөрийн хүч чадлын дор сүхрүүлэн унагаж тэнхүү дэлхийн эм нэгдлийн төлөвлөгөөгөө биелүүлж өөрийн энэ хүслийг биелүүлэх болно. Ингэснээр хүн газрын хөрсөн дээр тэнүүчлэхээ болж харин удалгүй тохиромжтой хүрэх газартай болно. Бурхан хүн төрлөختний төлөө бүх ил талаар санаа тавьдаг. Ингэснээр хүн төрлөختөн мөдхөн амар амгалан аз жаргалын нутагт амьдралынх нь өдөр хонго зэрүүн байха болно. Ийхүү түүний төлөвлөгөө газар дээр бүтээлгүй тэхгүй. Хүний оршин тогтнолын улмаас Бурхан өөрийн хаанчлалыг газар дээр байгуулна. Учир нь түүний алдрын илэрлийн нэг хэсэг газар дээр байдаг. Дээд тэнгэрт Бурхан өөрийн хотыг эмгцэгцтэй болгож тэгснээрээ дээр дооргүй бүх зүйлийг шинжилнэ. Тэр тэнгэрийн дээр болон дор орших бүхнийг нэгтгэх болно. Ингэснээр газар дээрх бүх зүйл тэнгэр дээрх бүх зүйлтэй нэгдэнэ. Энэ бол Бурхны төлөвлөгөө, энэ бол эцсийн эрэнд түүнийг үзэлдүүлэх зүйл юм. Түүний ажлын энэ хэсэгт хинч хөндлөнгөөс оролцог Бурхан орчлон даяарх хүмүүсийг өөрийн сэнтийн өмнө дуулууртай байлгаж шүүлтийнхээ улмаас өөрөөр ангилалт хувааж төрлийнхээ дагуу ангилж улмаар гэр бүлийн овогтон хамааруулна. Ингэснээр бүхэн төрлөختөн түүний эсрэг тэрсэлхэ болж харин ч түүний нэрсэн ангилалын дагуу тэг журамтай цэгцтэй зохицуулалтад орох болно. Хинч хүсснээрээ хөдөлжүүл болно. Орчлон даяар мөн үүний дээр Бурхан шинэ ажил хийлээ. Орчлон ертөнцийнх бүх хүн түүний гинтийн илрэлтэд алмаран гайхширч түүний ил тод илрэлт тэдний мэдэл